Энэ бол хуучин чулуун зэвсгийн үе. Би яаж яваад энд ирснээ мэдэхгүй ч ирснээсээ хойш үнэхээр их зүтэрч байна. Юу ч идэх юм алга. Энд байгаа энэ өлсөж турж өгч байгаа хүмүүсийг харалтаа. Энэ байдлаараа нэг их удаан тэсгүй байхаа. Өчигдөр энэ эдтэй хамт анд явсан чинь мөчөр барьж амьтад руу баахан савчиж байгаад л таарсан. Ямар ч төлөвлөгөө байхгүй. Зүгээр л хашгираал дайраад орцгоох юм. Бүтэхгүй. Ерөөсөө энэ бүтэхгүй юм байна өө. Ядч байхад энэ хүмүүс чинь эртний хүмүүс болохоор үл амар даах юм. Би чинь 21-р зуунаас ирсэн. 2 хоног хоолгүй явхад л чадран штэ. Тэгээд энэ нөхрийг Бамбрууш гэдэг. Энэ дундаа л хамгийн ухаантай гэх юм уу? Гэхдээ би энэ хүнийг сарамгчнаас гаралтай гэж бодохгүй байгаа. Харин энэ охиныг би цэцгээ гэж нэрлсэн. Ягаад гэвэл дандаа л ингээд цэцэг түүгээд үсэндээ шигтгэжээд байдаг болохоор нь тэгж нэрлсэн. Зайлвал ийм чулуун цэцгийн үед ч гэсэн арай нэг хөөрхөн харагдчих гад хичээгээд байгаа юм да уулна. Өө надаа мах өгч ин баярлаа өрхнөө. Йоо чи миний амьд орлоо штэ. Гэсэн чинь эн чи өмхирсэн мах биш штэ. Яаж ийм мэдчих чадаад байгаа юм бэ? Зайлвал зулцэг нэрэ. Бас энтхийн уус ямар гэж санана? Бүр заваан амттай. Би зов шээж нэг юм цангаагаа тайлсан. Тэгээд унтаад босоод ирсэн чинь бүр нүд мүд харанхуулаад бүр зогсож чадахгүйсэн гэж. Юу ч гэсэн явж өөрөө хоолоо олж идэ. Чулуу төвж аваад шидэж үзье. Бүр чанга шидэж чадвал чулуугаараа зохиж унгаагаад алж чадах баха. Бамбрууш ус дагаад ирчих. Өнөөдөр надад хань болох гэж байгаа юм бах та. За одоо отож ичээд нууцаар чимээг өөхөн агн заяа. Гүй бэж. Одоо за оноод. Пүүчорт юу вэ? Онооч өө. Би чинь ямар сууг юм бэ? Тийм ээ онцлоо. Гэтэ Бамбрууш онцлоо л доо. Fuck. Бамбрууш хүртэл надаас илүү юм уу та? Үгүй. Яг над руу яваад байгаа юм бэ? Энэ Бамбрууш чамайг онсон штэ өөй. Яа өвч гинэ. Яа өвч штэ. Ёо л доо. Үхлээ, яг үхлээ. Юм олж идэхгүй бол хүрхнэ. Чамд идэх юм байхгүй юу? Харвас байхгүй царайтай. Энэ ойд ядаж идчихэр юм байна уу? Өлсөж өглөө. Энэ хардаа миний бүр хамаг цус гоожоод нүд улаанаар эргэлдээд би бүр яг өглөө. Ямар нэг юм олж идэхгүй бол би бүр өстой яг хадан гэрдэгөө явахд бэлэн болчих. Йоо, ашгүй жимснүүд байна. Энд жимс оллоо гинэ. Тийм байлгүй дээ. Бурхны авралаар амьд гарах нэ. Йоо. Энэ бас ямар сонин жимс вэ? Юу ч гэсэн бүгдийг итгэхээс. За ямар ч тач амьд үллээ. Одоо харин буцах замаа л болчвол. Гуй чинь хоёулаа төөрсөн л гэж битээ илэрээ. Ёо би хаана яваад байгаа юм бэ? Чи ядаж ирсэн замаа санахгүй байна уу? Таашаач харсан бүгд адилхан харагдаад байх юм. Энэ юу чимээ вэ? Зэрлэг амтан. Баавгаа юу? Шаана намайг яаж амьд үлдэх гээд байгаа юм бэ? Бэцараа зэрлэг гахаа юм уу да? Энэ гахааг л алхад манай омгийн хоол хүнсний асуудлыг бүрэн шийдэж чадах юм бэ штэ. Бэцараа эндээс отож байгаад дээр нь мордож гарвал яах вэ? Тэгвэл өлөггөө алж чадах юм биш үү те? 1 2 3 Мач. Ингээд үхчихээ. Яас үхэж өгдөггүй гарвэ. Би яасан ч чамгүйгээр босхгүй дээ. Бидний өнөө оройны хоол болно заа юу. Баярлалаа Бамбруушаа. Пүүчорт. Энийг би өөрөө алж чадсан гэхээр итгэж чадахгүй нэ. Баярлалаа Борожи. За манайхан хоолтой ирсэн шүү. Хэдүүлээ энэ махаа сайн хувааж идээд бэж хөөе. Махаа ядаж чанд жилэхгүй юм уу та? Аргагүй зэрлэг хүмүүс юм да. Бүтгүй ерөөсөө. Бүтгүй юм байна эднэр чинь. Гадаа чинь шүн болчих. Тэр юу вэ? Чоннууд байна уу да? Хөөе хүмүүсээ одоо юм идчих цаг биш байна. Чонон сүрэг дайрж ирж байна. Нэрээ та нарт хэлхээ марчиж. Энэ бол манай авгийн ахлагч хатагтай матар. Энд ер нь матар л хамгийн амар амьтан юм шиг байлээ. Тэгээд өөрийгөө матрыг бэлэгдэж нэр өгсөн сурагтай байна лээ. Одоо энэ ахмадууд ер нь энэ чомнуудыг хөөж явуулах байх та. Яаж тултлан харахаас тэсгүй нэ. Нэрээ энэ хараа. Надад бүр ганцхан инвентори стот байгаа. Ийм байдалд яаж хөгжих юм бол доо. Керма суулга идэр байхгүй юм уу та? Хөөе Петр. Төлөвлөгөө яхан бэ ой манайхаа. Ямар ч төлөвлөгөөгүй дайрах юм уу? Ийм олон чоннуудыг дийлэхгүй штэ. Хилээ үздэй тэр. Үхээд өглөө.
тэнд бас өгчлээ. Ингээд өгөхөд дуусах юм уу та нар ч? Би л нэг арга бодохоос. Би нэрээ чулуун зэвсгийн үеийн ном уншиж байгаад хүн төрлөختөн гал ашиглаж сурснаар бүх айдаснаас салсан гэж харж исэн. Гал асаах гэж үзнэ. Манай хэд буцаж ирж байна. Хурдахгүй бол бүх чонны идэж болох нэ. Ингээд хоёр мөчрийг нийлүүлээд хооронд нь хавираад гал астал нь үрэх хэрэгтэй. Тиймээ гал асчлаа. Ингиж нэг юм. Тэр шөнө чонон сүргийн дайралтаас амьд үлдсэн юм. Удалгүй сөрөг хурцгаав. Пүү эднэр чинь бүр гайхчихж амьдралдаа гал харж байгаагүй л дээ. Ахлагч хүртэл энэ хараад бүр алмаар ч энэ хүү. За та нар одооноос амьд үлдмээр байвал миний туршаалыг дагна шүү за. Та нараар хийлгэх юм маш их байна. Ха 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 ха. Эхлээд эндээс энэ чулуу мөчрүүдийг түүцгээ. Бүгдийн түн шүү за. Олныг түүх тусмаа сайн. Манай цэцгээ чинь өөрийнхөө түүгээ дууссан юм да. Ямар мундаг юм. За би энэ чулуунуудаар нь хутга хийж өгөөд хий заяа. Бүгдэд нь хутга хийгээд өгье. Амгийн бүх гişүүдэд нэг нэгийг хийж өгнө. За байж байгаа манайха. Одоо харин шууд дайрж орч болохгүй шүү. Бөөнөрөө нууцаар отож очиод бүслээд аван заяа. Бүслэж авсныхаа дараа л дайрна шүү. Тэрнээс өмнө огт хөдөлж болохгүй шүү заяа. Мэдчихэж болохгүй шүү. За 1 2 3 арай л дээр байна. Ха ха ха. Бөөнөрөө дайрвал ийм амархан ялж байгаа сте. За дахиад хэдийг агнцгаая. Тийм ээ бид нар ямар их хүнстэй ирж байгааг харлаа. Өнөөдөр хідүүлээ бут тавнаа. За байж байгаараа манайхан. Шууд зэрлэг хүмүүс шиг дайрахгүй заяа. Эхлээд нэг нэгээр нь эрхтнүүдийн янзлаад махаа эвднэ. Би тийм сайн эвдэж чаддгүй болохоор иймхэн махал гаргаж чадлаа. Яванда бүр сайн эвддэг болно амлаж байна. Галаа дахиад асаагаад махаа чаннаа. Янзын үнэртэж байгаа сте. Ха ха ха. За ингээд одооноос дандаа болсон мах идцгэн заяа. Тэр орой амгийн бүх гişүүд амьдралдаа авталж байгаагүй амттай махаа идэж үтцгээв. Шүүсэн насгарсан ийм зөөлхөн мах идэх гэж л амьд явсан мэт айшаалцгааж байв. Энэ харалта цэцгээ хүртэл мах зүудлээд унтж байна. Хязгааргүй их чансан мах идэхийг хүсэж байгаа бололтой. Яа, өглөө олчих. Өглөөний минь хаалцгаа. Хөөе чи ягаад дандаа нүдний булангаараа харж байдیں۔ Би энд байна хөөе. Над руу хараач чи. Дандаа л дали харж байх юм. Йоо, энэ бүтэхгүй. Энэ хаалцгаа ерөөсөө бүтггүй гараа болоод те. Энэ юун шугаан болоод байна. Үгүй. Зэргэлдээ омгийн хүмүүс ирчиж манай агууг аммаар байна гэж үү? Бид нар тэгээ хайчих юм бэ? Манай омог ердөө 3 эмэгтэй, 3 эрэгтэй, 2 ахмад настан, 2 хүүхэдтэй. Нэгээсэндээ 3 л тулдаж чадах эрхтэй байгаа болохоор тэдний 10 дайчдыг яаж дийлж чадна? Бас тэр юу вэ? Эднийх ч бүх хүмүүс нь чадтай юм биш. Миний хийсэн бориг хутга яаж чадыг дийлдэв? Бид нар ч дуусчээ. Хөөгдөж гарлаа гэхэд энэ зэрлэг байгальд хаасайгүй махчаа эмтийн дунд яаж амьд үлдэх юм бэ? Боломжгүй ш. Манай толгойдогч матар уулан тэмцгэж үдсэн л дээ. Даанч эмэгтэй болохоор нь хуг дээрлэхэд хайсаа. Хөөхий зайлвал биднийг удирдах гэж хамаг чадлаараа хичээдэг юм байгаа шүү дээ. Эднийг хараа. Биднийг бүр яаралтай яв гинэ. Хамаг цуглуулсан эмсийг минь булаагаад аваад үлдчихлээ. Манай хоёр хүүхдүүдийг авчиж. За баяртай агуу минь. Чи хитрхи заваа өнөртэй байд суухын аргагүй байдаг ч гэсэн хамгийн нөмөртэй тухтай газар байсан юм шүү. Манай ахлах хаашаа явж байгаа юм бол тоо. Би ийм байдлаар нь байлгаж чадахгүй нэ. Одооноос би ахлах болоод энэ хүмүүсийг удирдъя. Хэдүүлээ байж болох хамгийн аюулгүй газар өөрсдийнхөө баазыг барьцгаая. Бас энэ хэр бөөснөөс салахгүй бол тэсгүй нэ. Та бүхэндээ дуулах чухал мэдээ байна. Иймэрхүү бичлэг хийхэд маш их хөдөлмөр цаг хугацаа ордог учраас дараачийн бичлэг хийхин тулд та нарын туслалцаа хэрэгтэй байна. Би энэ доор donation link одооноос байрлуулж эхлэе. Бичлэг үнэхээр таалагдсан бол намайг урамшуулна гэж найдая. За тэгэхээр дараагийн бичлэг хүртэл түр бай.